Хинтээ аймгийн Хэрлэн Баян боловсролын ерөнхий боловсролын сургуулийн ариун цэврийн байгууламжийг танилцуулж байна. За манай ариун цэврийн байгууламж нь эмэгтэй эрэгтэй гэсэн хоёр жигүүртэй байгаа. Бид нар баруун талынхын жигүүр буюу эрэгтэй жигүүрт нь орж ирээ та бүхэн харилцуул. За энэ бол 6 настай хүүхдийн суултуур байна. За энэ бол одоо 6-аас дээш насны хүүхдүүдийн суултуур. За мөн адилхан 6-аас дээш насны хүүхдүүдийн суултуурыг харуулж байна. За энэ бол халуун усанд орох хэсэг байгаа. Дүүшний хэсэг. За энэ бол гар угаалтуурын хэсэг. 3 тосгууртай гар угаалтуурын хэсгийг харуулж байна. За бид бүгд одоо зүүн талын жигүүрийг харуулъя. За энэ харуулах гэж байгаа энэ бол бидний зүүн талын жигүүрийн мөн халуун усанд орох, дүүшинд орох хэсэг маань харагдаж байна. За энэ бол усны бойлуурыг бол байрлуулсан хэсгийг бол та бүхэнд харуулж байна. За мөн гар угаалтуурын хэсэг маань энд харагдаж байна. За охтын өрөө бол ингээд мөн 6 настай хүүхдийн суултуур. За мөн том хүний хүүхдийн суултуур. Одоо том хүний суултууруудыг бол шийдэж өгсөн. Ингээд нийт 3 өрөө ийм суултуур. Ариун цэврийн байгууламжийг гадна талаас нь харуулж байна. Сургууль дотор байрынхаа дунд баригдсан байгаа. Ариун цэврийн байгууламжийн гадна талын энэ кабелийн газар доорх кабелийн утас маань тасарч гэмтсэн. За энийг бол тус компаниар яриад 8 сартаас асуулахаар ажиллаж байна. 9 сарын 1 гэхэд ариун цэврийн байгууламж нь бүрэн ашиглалтанд орон хэрэглэх боломжтой болно.